бололтой. Би тэндээ сангалтай жишээ авсан. Тийм бол яамаа да. Цаашид шуудхан өөрчлөх гээд байлгүй. Зүгээр байгаа зүйлсийг хэвэнд нь байлгаж бай. Цоо захирлын ажил тус болно биз. За. Үйлчлэгийн танхимын засварын ажлыг эхэлчихсэн. Чи энэ туршилтын төслийг хараад өгөхгүй юу? Эвгүй энэ шүү. Тэр өдөр би согтуу байсан болохоор алдаа гаргасан байна лээ. Санаа зовлтгүй дээ. Үнэхээр Баярлалаа. Чамайг тэгж хэлэхэд их зориг орсон шүү. миний хэлсэн үгнээс болж өөрийгөө зовох хэрэггүй. Зовж байгаа минь харагдаа юу? Тийм байсан ч үзээд алдмаар байна. Чамайг зөвшөөрвөл шүү дээ. Санаж байна. Чи намайг санаагүй юу? Надад яагаад сайн? Хэр сайн? Их завгүй нү? Хизээ уулзах уу? Юу идэх үү? Ийм үгсийг чамд хэлж баймаар байна. Намайг юунаас болж зовж байсныг мэдэж байсан чамд ингэж хэлж байгаа нь дэндүү хуваа хичээсэн хэрэг бололтой. Уучлаарай. Өнөөдөр их завгүй юу? Тэгвэл хоёулаа хизээ уулзах уу? Өнөөрөө байсан ч болж байна. Маргааш ч уулзч болно. Чи юу идмээр байна? Би юу ч юусэн сайн иддэг шүү. Би төрүүлж утсаа тасалж байхгүй. Энтхийн дарга байж ажил дээрээ эмэгтэй хүнтэй тэрвэрлдээ зогсож болно гэж юу? Чи юу гэж бодож байна? Нөхрөөсөө салж ийснэ хэлэхгүй юу? Тэгвэл хан дүнжүү Юнхаа ах хоёрт хамт ажиллахад таагүй ах болно. Хан дүнжүү удахгүй явна гэвдээ. Тэр болтол таснуугаад өнгөр. Юнхаа ах танд өгтлээ дурсны дараа нөхрөөс салж байсан тухайгаа хэл. Ойлгов уу? Яах ёстойгоо мэдэхгүй л энэ шүү. Яасан? Бидний үйлдсэн гэрэн дээр зөвшөөрлийн бичгүүдийг авч өгсөний дараа газар чинь нөхөр болсон чи би сайхан сэтгэл гаргаад бэлчээрийн газар чинь өгье. Тийм болохоор даруйхан ажлаа дуусгах. Над руу холбоо барих хэрэггүй гэсэн байдал гаргаж байна уу? 30 саяг чинь би энэ сараас эхлүүлээд Энэ мөнгө над хэрэггүй болохоор сар болгон баг угаар төлнө гэд байлгүй зүгээр л ав. би ямар гуйдах чинь биш те үгүй шүү. Өгнө. Заавал өгнө. Ямар тач хоёулаа цаашд уулзахгүй бол зүгээр байна. Яасан? Хууч ихнэрийнхээ гэрт амьдарч байгаагаа найз бүсгүйдээ мэдэгдэхээс айж байгаа нь уу? Хөөе. Чи он шилж үзээрэй. Танаа гэрээ 80% нь миний газар дээр байдаг юм шүү. Газар нь чинийх. Энэ газрыг худалдах боломжгүй юм байна. Дургу үржиглээ. Тэд нэр дахиад л Энэ газрыг 2 сарын дараа авч болно үсттэй. мэдээж штэ. Миний газар юм чинь. Газар нь чинийх штэ. Чамд ямар ч ирэх байхгүй байна. Нэг их том бэлчээр биш штэ. Би шидэж өгнөгээд байхад Мөнгөнд асуудал байгаа юм бишээ. Хачин байна штэ. Амралтын газрын захирал байж манай гэрт ирж амьдарч байгаа чинь хүртэл сонирн байна. Бэлчээрийн газрыг худалдах эрх алга. танаа гэр тонохгүй гээд байхад та.
Хараад байгаарай. 3 цамц байгаа хэрний ганцхан дотоож байна штэ. Цаван гитгэн. Дахиж ирэхгүй гэд байгаагүй лүү? Ачаагаа авах гэж ирсэн юм. Хин битгий ав гिचгэв. Явж байгаа хүнийг би барьж хоригчгүй. Юунч урт юм дээ. Идачи. Хой. Ачаага багл. Хөөе, чи галзуураа юу? Аав, манай аав. Ачаа. Танаа ачаа гинэ. Манай аав ирчихлээ. Ачаага багл. Хурдл. Хаашаа явах вэ? Даачи аав нэрлээ. Хой даачи. Даачи аав нэ. Хөөе яагаад таалга төгссөн юм бэ хөөе? Хөөе даачи. Хоёр давхарлуу гар. Даачи. Цонх. Хөөе чи хүлээ хугалахыг хүсээ юу? Иш ор. Ийшээ юу? Орооч. Хөдөлгөө байж байгаарай. Хөөе даачи хөөе. Даачи аав нэ штэ. Яагаад таалга төгссөн юм бэ? Даачи. Даачи. Аава. Яагаад таалга төгсчихэд вэ? Чи аавыгаа ирж явахыг хараагүйргүй? Би чамайг дуудсан штэ. Хараагүй. Гинэд гидс бацлаад. Тэгээд л гүйгээд орж гисэн байх нэ. Холбооч барихгүй хизээ ирсэн? Өдрөө ирсэн. Жээж барлын морин тойруулгын газар ажил гараад ирсэн юм. Аавыгаа ирсэнд дург байгаа эргүү? Үгүй. Таныг уцаар ярьсан бол таны дуртай самгитаныг хийгээд тавьчихгүй юу? Царайч нь бүр цайчхаж би ч нөвдөө юу? Ханаад хүрэх гэж байгаа болтой. Тэгвэл им уугаач дээ. Им хаана байгаа вүлээ? Нэрээ 2 давхард байгаа шүү. Хэрэггүй. Аава, би дөнгөж сая уучихсан. Та хувцас салж өмсдөө. Утас. Тасарчихлаа. Дайын залгсан байхаа. Форестээс болж ян захирал юм хэлэхгүй байна уу? Юу, хэсэг харъя гэж байсан. Би энийг хураачих юм. Та хувцас олж өмс. Бац. Энэ хэнийх юм бэ? Наад ч нү? Танд өгөх гээд угаага тавьчихсан юм аа. Би хэнийг яаж өмсөх болж байна? Залуучууд л өмсдөг байх. Та ч гэсэн залуу штэ. Залуу харагдал гэж. Тийм үү? Хөөе, хоёулаа даайныг дагуулад жүг бол идэхэр явах уу? Наадах өгч. Хурдан гараад ирээ. Би өөрөө мэдээд явчих болохоор та явж амар да. Манай ихчтэй уулзахаар ирээ юу? Дахиад уулзах шив. Та үнэхээр манай ихчтэй үерхэж байгаа хэрэг үү? Яасан? Би таалагдахгүй нү? Надад таалагдах хэсэг нь ямар хамаа вэ? Та хоёр бие биедээ л таалагдах хэрэгтэй шүү дээ. Эмэгтэй хүний царайг нь хардгуу маа гэхэд хар гэрийг хардгуу гэж үү? Тань даатгалаа шүү. Би судалж үзчихэд хэлье. Ха. Манай ихч гэртээ байгаа. Орой хоол идээд явахгүй юу? Тэр ах ч гэсэн
Энэ юмны эзэн хаан байна. Аава. Тийм биш шүү. Аавынх нь уур их хурч байна. Чи яаж аавынхаа урмыг хуугалж чадаж байна? Хичээ, Юнху ах ирлээ. Аава. Аава, та хизээ ирсэн? Аха, энэ манай аав. Аава, энэ хүн их чинь найз залуу байгаа. Та сайн байна уу? Намайг Соо Юнху гэдэг. Энэ юмнууд чиний хүү? Чиний хүү? Тийм ээ. Миний хүмүүн. Байрлах газраа олох хүртлээр танаа гэрт хэд хонсон юм. Төг үзсэн бол уучлаарай. Аава, тэр байна. Аава. Их чинь найз залуу царайлаг байгааз. Зочин ирчгээд хахад ингэ зогсоод л ах уу? French Group гэхээр гадаадд ихнэр хүндтэй амралтын газрын сүлжээ штэ. Хөрөнгө оруулалт хариуцсан захирал гэхээр их өндөр албан тушаал үсттэй. Өндөр албан тушаалтай байлаа гэд яах юм? Уг хүн нь сайн байх хэрэгтэй. Хаасаагүй хонох газар байхад яагаад заавал энд байсан юм бэ? Хоёр охин хүүхэд амьдардаг гэрт шүү. Би энэ тухай бодсонгүй. Аава. Тийм биш ээ. Яста нэг. Харин та ингэж болохгүй хаа. Энэ ах Австралид байхад нь тусалж, ян ахыг хүртэл ятгахад тусалж, бидэнд их олон удаа тусалсан. Тийм байхад хэдхэн хоног гэртээ байлгаж болохгүй гэж үдээ. Тийм биш гэж юу хичээ? Аава, ахыг явуулчихад надтай ярилц. Манай охин гэртээ хамаагүй эрэгтэй хүн оруулах хүн биш. Манай даажитэй ямар харьцаатай. Уулзаад нэг их удаагүй чи биедээ сайн болсон. Тийм байлаа гэд октод амьдарч байгаа гэр тамаагүй хонж өнжиж болдог хэрэггүй. Тосхны хүмүүс харж байгаа. Дүүн хүрдэл байна. Тэгвэл тосхны хүмүүсээс би байхгүй бол хоёулахнаа байж болох хэрэггүй. Чи дээш гарч үз. Аава, таны хотод хоосон байгаа архиа ууха болохгүй юм уу? Манай даажигийн юунд болж уулзч байгаа юм? Их цайлган хүн. Тэрнтэй байхаар өөрөө ирэхгүй инээдгийн. Иний төрөх битгий хэл айсандаа ухаалдаж унахаар болчихсон байхад. Даажи, чи ч гэсэн сайн уу? Чи ч гэсэн сайн уу? Манай охин сайн гэж байгаа бол сайн хүн байлгүй дээ. Би хэдий аав нь боловч ичсэндээ тэрэнд хүн сайн гэж байсан ч эсэргүүцдэг байсан. Хүлээж авч чаддаг байсан. Манай охин энэ улсад ховрхон тохиолдох суут ухаантан байгаа юм. Аава, та яагаад өнгөрсөн юм яриад байгаа юм? Бүгд өнгөрсөн шүү дээ. Ийм мулгуу эцэг байгаагүй бол айл эрд амжилтанд хүрчих байсан. Муу эцэгтэй учирснаас болж ингэж зовж байгаа юм. Хүнд баталгаа гаргаж өгснөөс болоод өрөм дунж тэр өрийг дарахын тулд гадаад руу суралцахаар яваагүй. Номтой нөхөрлөж судалгааны өрөөндөө өнждөг байсан энэ хүүхэд 6 жилийн хугацаанд хангалттай их зовсон. Аава, та одоо ууха болоо. Дахиад л түүх яриад их шив. Энэ бэлчээрийн газарт насаа өнгөрөх хүүхэд биш юмсан.
Дахиад л эхэллээ. Энэ бэлчээрийн газар яасан гэж энэ миний мөрөөдөл гээд байхад. Аха, уучлаарай. 3495-ыг өөрчих нь 2834 тэнцүү. Сууд ухаантай ийм байдаг хэрэггүй. $9,904,830. Нэр нү? Хүлээгээрэй. Уучлаарай. Их тухгүй байсан уу? Надад сайхан байсан. Чиний талаар илүү ихийг ч мэдсэн. Аавд чинь таалагдсан болов уу? Хан даргад талархснаа хэлмээр юм байна. Тэрний ачаар өнөөдрийг сайхан өнгөрүүллээ. Аха, юу Ийм царай зохихгүй байна. Гэмсч үн гэх царай биш л байна да. Тэгж их гэмсчээвэл маргааш оройн хоол хамт ид. Би хамтдаа хоол хийж өгье. би их ховдог шүү. Тэгж их ухаантай харагдахгүй л байна да. Наад үгийг чинь үргэлж сонсдгийг. Хаашаа явчихдаг байна? Энэ бэлчээрийн газарт насаа өнгөрөх хүүхэд биш юмсан. Дахиад л хэллээ. Энэ бэлчээрийн газар яасан гэж энэ миний мөрөөдөл гээд байхад. Аавтай эвлэрчихээ юу? Чамтай холбоо барьсан болоод ирээгүй хэрэггүй. Өвөөгийн чинь би юм уу байгаа. Ордоо. Мэдрэлийн ядаргаа гинэ. Өөчиг төрхөн ламаг загнаад хашгирч явсан хүн шүү дээ. Аава. Энд ингээд твтүүлэх биш, мэсэлд оруулах хэрэгтэй юм шүү. Эмнэлэг твтүүлэх хэрэгтэй. Нас өндөр болсон болохоор мэс засал хийх боломжгүй. Гэхдээ л имлэг твтүүлсэн нь Эмнэлгээс илүү гэр бүлийнхний насрах нь сэтгэл зүйд нь илүү сайнаар нөлөөлөх болно. Стресст оруулах юм уу, хүнд хүчээр ажил хийлгэж болохгүй. Хэрэггүй дээ. Намайг асрах хүн ямар байх биш. Зүгээр л хөгсчүүлийн асрамжийн газар юм уу? Соёлын газар олоод. Аава, та юу яриад байгаа юм бэ? Таныг тийм газар аваад чад би яаж сэтгэл амар амьдрах юм бэ? Тэгвэл чи ажилдаа явуулгүй намайг асрах юм уу? Би энд бая. Би жээж барлаас хүрээдрээ. Чи юу хийж чаддаг болоод? Ийм байдалтай байж ухаар үхээд өгье. Та нарт ачаа болохыг нэмэр. аава, та юунд ингэн вэ? Би энд бай. Би ямар нүрээр энэ чамд төвг удах вэ дээ. Манай хүүг хараад л дургуч нь хурж байх байлгүй. Тэгж ярих хэрэггүй дээ. Би таныг асрая. Гэхдээ ах минь. Чи энд ирсэн ч хүүгээс авах юм аав. Уучлалт гуйсан би чин бичүүлээд бай. Ярьж байгааг нь сонсоод багч гисэн тайвширлаа. Түрүүн хичнээн их айсан гэж санана. Зүгээр болох болов уу?
Санаа зовлтгоо дээ. Удахгүй босоод ирнэ. Өвөө чин гэнэт нас барчихвал чи бид хоёр гуйлахчин болно шүү. Тэрнээс өмнө гэрээслийн бичүүлж байгаад Та юунд ийм яриад байгаа юм бэ? Өвөө нас барахгүй. Тийм болоод л Жэж Барлын бэлчээрийн газрыг худалдахааргүй болгосон хэрэг үү? золигч нь юунда том дуграад байгаа юм бэ? Тэр чи юу гэсэн үг вэ? Худалдахааргүй болгосон гинэ. Та биш хэрэг үү? Тэр хөгш үнэхээр айхтар хүн шүү. Дараа сараас шуудхан хүчлээд өгье гэж бодож байсан би шидэдээ мэдээд арга хэмжээ авчихдаг байна. Юуг хүчлэнэ гэж? Би зөвшөөрөл авч байгаа шүү дээ. Тэрийг авах гэж цаг л өрөх болно. Би дараа сараас хүч хэрэглэх болохоор чи зүгээр л цаг нөхцөөж байгаа түрээд ир. Дунжуу өвөө чинь дуудаж байна. Аваа. Аваа. Морин уралдааны тэмцээнд оруулна гинэ? Оруулгүй яах юм? Шагнал нь хэдүүлээд. Алхаж ч өгдөггүй морийг урлаанд оруулах гэж. Тэр чиний мэдих асуудал. Хэнээс ууж энийг 20 саяар худалдаж авлаа да. Гэхдээ л уралдаанд оруулах боломжгүй. Юу? Австрал руу явсан зардлыг намайг өгсөн гэдгийг мартаагүй. Энийг ямар юмных нь уралдааны морь гэдгийг. Өвсөдөж багаас өөр юм мэдэхгүй. Аха. Энэ сонсох нь байна. Нэгдүгээр байранд ч хоёрдугаар байранд орж болохгүй. Чи тэмийг яаж мэдсэн? Бэлчээрийн газарт байх хэцүү болохоор газраа зарж байрлах газар олох гэж байсан юм аа. Аваа. Залхи минь өвөө өгчнээ стресст оруулж болохгүй гэсэн шүү дээ. Аваа, энэ ийм ухаангүй байхгүй юу? Энэ золигийн юунд нь итгэж Тэгээд заргалтах гэж ирээ юу? Үгүй ээ. Гэхдээ би энээс олж нэг юмыг ухаарсан юм аа. Хэрвээ та тэр газрыг худалдах боломжгүй болгоогүй бол би ажил хийхгүй байсан юм. Хэр юм байж юу ч олон юм ярьдаг юм дээ. Тэгэд яах гэв? Өвөө. Би хоёр хүнийг зөвшөөрүүлчихсэн. Хоёр хүнийг үү? Ийм хурдан уу? Дунжуу чамайг тэг шаардлагагүй гэдэг баг чинь. Дахиад сарын хугацаанд үлдсэн хүмүүсийг бүгдийг зөвшөөрүүлчихнэ. Тийм болохоор тэр газрын худалдах эрхийг битгий сэргээгээрэй. Энийг л хэлэх гэсэн юм. Хэрвээ сэргээчих юм бол би бүгдийг зараад идчихэж магадгүй шүү. Энэ яахан залхуу юм шиг хэрнээ надтай адил шийдэмгээ замтай юм. Санаа зовлтгүй. Өвөө нь яасан ч худалдах эрхийг сэргээхгүй. Өвөө та хэвтдээ. За. Би тэр золгоос болж ирэхээр төлөвлөд ирсэн юм шив. Ховцнуудаа хүртэл аваад иржээ. За. Чиний юмнуудыг Дунжуугийн өрөө рүү оруулчихсан. Энэ өрөө аавын өрөөтэй ойрхон шүү дээ. Би яасан гэж Дунжуугийн өрөөнд ордог юм. Энэ миний өрөө. Надтай нэг өрөөнд байхгүй юу? Хэн чамтай хамт байна гэж хэв. Би чиний сүүдэрд ч дургүй хүн. Тийм болохоор чиний юмнуудыг чинь гаргачихлаа. Чи ямар хан Дунжуу биш дээ. Юунд ихчээгээ зовоосон юм? Чи ямар орогдол биш дээ. Гэрээсээ оргох зуршилтай болоо юу? Энэ ямар миний газар юм уу? Гэрээсээ оргох гин шүү. Хичнээн олон удаа зарласан гэж бодно. Чи ажилд очоогүй гэлөө? Одоо бүр миний талаар судалж мэддэг болоо юу? Бүх зөвшөөрлийн бичгүүдийг авчихвал бэлчээрийн газрыг чинь өгье. Тийм болохоор чи маргаашнаас хүмүүсээ ятга. Би ачаагаа авах гэж ирсэн юм аа. Энд байвал хээнд нь сайн болохгүй. Яасан? Найз бүсгүйхээ ая талыг хараад байна уу? Тийм биш бол зүгээр л эндэ бай. Хөөе. Чи соён хүүг бодохгүй байна уу? Чи бид хоёр энд байх нь тэрэн таалагдах юм шиг байна уу? Ах, зүгээр гэж хэлсэн. Чи бид хоёрыг
Би гарлаа гэхээр чи баярлах ёстой шүү дээ. Чи манай бэлчээрийн газраас болж зовж байгаа штэ. Амралтын газраач байж чадахгүй. Хүмүүсээс димэл зөвшөөрөл авах гэж явж байна. Манай гэрт чамааг амьдрахад тухтай биш ч над динээс өөр туслах юм алгаа. Чамааг сайхан амруулахыг хүсэж байна. Би гарах хэрэгтэй болчлоо. Хоол хийж гисэн болохоор идээрэй. Нөгөө Юнгу ахад бидний талаар хэлвэл чамд тохгүй байна уу? Дайн хэлээд хэрэггүй гэж байсан. Дэндүү шударга байх нь эсрэг хүнээ шархлуулж болдго юм. Мэдхгүй байсан дээр байж магадгүй. Ойлголоо. Тэгвэл би явж чад ирээ дээ. Шар аригны газар руу явах гэж бол хамт явъя. Сүбэн ахыг зөвшөөрүүлэхин тулд сайн туслах хэрэгтэй үстэй. Би тийшээ явахгүй. Сооёнхотой уулзахаар явах гэж байгаа хэрэггүй. Ах хоол хийгээд тавьчихсан гисэн. За. Хин энийхээ хувийн амьдрал оролцоод яах вэ? Хурд яв да. Хин хинийхээ хувийн амьдралд оролцоод яах юм гэж яхад юун тэрний аяталыг харсан юм. Мэдгүй. Яасан дахиад толгоо гоогоогүй юу? Угаасан? Наад чи юу юм? Шар ариг. Манай бэлчээрийн газрын ойролцоо шар аригны газар байдгийн их хамттай шүү. Та шар ариганд дуртай гэсэн штэ. Хоёрыг үү? Чи шар аригын дуртай гэж үү? Дарсан дуртай биш байсан юм бах та. Орохгүй юу байсан? За. Би орлоо шүү. Жаахан босоо барьж байж хөөс гарна штэ. Шараарыг хөөстэй байх ёстой гэж мэдхгүй хөөс заавал байх ёстой. 3 дугаар ширээнд Жапстег, 6 дугаар ширээнд Хэмүр шипагэт. Жапстегийг хаана гинэ? 3 дугаар ширээ. Дахиад 2 шараарыг өгөхгүй юу? За. Энд ч гэсэн нэгийг өгчихгүй юу? За. Аль болдоо. Энд ч гэсэн нэгийг өгөхгүй юу? За. Ийм завгүй хахад айжи хаашаа явчихдаг байна. Их завгүй баймаар юм. Надтай хамт хоол идэж зураг зурж зүгээр гэж юу? Зүгээр биш ээ. Зүгээр биш байх нэ. Тэгсэн хэдий ч чамтай хамт байгаа юм. Тусгаалan цаг гаргасан хэрэг. Цаашид ч гэсэн тусгаалan цаг гаргаж явах болно. Чи миний хувьд тусгай хүн шүү дээ. Хаа, та намайг ичээж ин шүү. Би тусгай зүйлд дургүй. Надад тийм сайн хэрэг үү? Харин та надад хизэнээс сайн болсон юм. Сайн мэдэхгүй байна. Хизэнээс сайн болсон юм болоо. Мэдэхгүй байна. Тэгвэл миний юу таалагдсан юм? Харин чамд миний юу таалагдсан? Нууц. Хувийн сонирхолтой. Аха, та зураг дуусчихсан уу? Хэлэхгүй бол үзүүлэхгүй.
Цээж. Задгаа ингэрийн цаанаас харагдах шууд ингэж нэгтэй яадгийн. Тийм болохоор хэлэхгүй гэж хэлээд дээ. Хэдэн товч тайлах үед юм? 2 уу? Эсвэл 3 уу? 4. Би юм хөрдөм гэж юу? Ахаж чадахгүй юм гэж байна уу? Энийг өхөөрдөм гэх үү? Данхгар том толгойтой би энэ толгойноос жижигхэн дээр нь богинохоо хөлтэй хөрөг зураг биш шог зураг зурсан юм шивтэй. Бас яагаад хэрүүлүүлээд байгаа? Бүх ажлаа дуусгасан уу? Хэдэн цаг болж байгаа үлээ дээ. Чи эмэгтэй хүмүүс аимшиггүйгээр эрэгтэй хүний байга зочд буудлын өрөөнд орой болтол байж байгаад ирж байгаа хэрэг үү? Хин хинийхээ хувийн амьдралд оролцохоо байлиг гэвчтэй. Чи дүүгээ орой болтол ганцаараа ингэ орчоод гайхуулаад байгаа юм уу? Дүү чинь сайн юм сурч байна да. Тэрнээс гадна би ганцаараа зөөгч хийх гэж юм цэвэрлэх гэж хичнээх завсныг мэдэж байна уу? Ингэж үж супер ахыг зөвшөөрүүлж чадна гэж юу? Тэр байна. Би хурдан ирэх гэж бодсон ч Дугвэ. Ямар тач чи хүнтэй үерхэж байсан ч хийх ажлаа битгий мартаарай. Зөвшөөрлийн бичиг. За, чигээр яваад байгаарай. Сайн байна? Их сайн байна. За, тэгвэл хоёулаа 2 дугаар шат руу оръё. Форест. Дахаарай. Форест давхил та. Давхаач тий. Игчтэй дургүй юм уу? Яагаад намайг суухаар хөдлөгчгүй байгаа юм? Надад туслал та. Яасан? Зөвшөөрөл авахын тулд би бас хамт явах ёстой юу? Үгүй. Энэ дээр мордохоор ерөөсөө явахгүй юм. Тэгээд 2-7 хоногийн дараа уралдаан болно. Чи морь сайн сургадаг штэ. Надад туслал та тэхүү. үгүй шүү. Би моринд ч дургүй хүн. Тусламааргүй байл хүсгүй байна гэд хэлчихэж. Морин дургүйгэн шүү. Би чамайг мэдгүй юу? Чи морь унах дуртай штт. Чи миний талаар тийм сайн мэддэг юм уу? Чи урд нь манай даадууныг хөдөлж өгөхгүй байх үед Өнгөрс фильмийн талаар ярихад чамд тийм амархан байдаг хэрэггүй. Манай даадунгийн шүү. Тооцоог нь энэ нарийн бичиг нэр дээр бичээрэй. за дарга. Тэрийг ч гэсэн өгч. Хаана байгаа болоод ярьж ядаад байгаа юм бэ? Жиниана, Тэр хүлээ. Та намайг дими ийм зан гаргаж ийнэ гэж бодож байна уу? Тийм биш ээ. Энд ямар ажил хийхээ шийдэж чадаагүй байна. Тийм байж гэрэлтүүлэг тавилга авах юм. Юунд ингэж байгаа юм бэ? Мөнгө хэрэгтэй болоо юу? гүдээ загвар нэгт ажгүй юм байна лээ. Загвар сайтай л болчих уу? Чанартай байх хэрэгтэй штэ. Хүн хэрэглэхэд таатай байх хэрэгтэй. Дээр нь энэ талбайд хэдэн саяар гэрэлтүүлэг хийх хэрэггүй. Хэн татагдах юм? Тийм ээ. Бусад компаниудыг бодвол хямдхан өгнө гэхээр би мөнгө унах гэсэн. Яасан? Би тэгж болохгүй хэрэггүй. Танд хэзээ ивэл би тэднийг буцаая да. Хэрэггүй дээ. Би ямар ганц хоёр удаа хараалгаж байгаа биш.
Би энэ боломжийг ашиглаад миний үгэнд сайн ордог дизайнер олоод авчт юм билүү? Тийм үү? Би өөрөө зовлон багтаа ажил хийж, танаар иймэрхүү хэрүүл оруулалтаа ажил хийлгэж байхгүй болохоор ажлаа шинээр эхлэе. Та нарын байр суурь солигдчихсан юм биш үү? Танаа захирал биш чи ажлаа олж хийдэг юм шиг харагдж байна. Царайчин сайхан харагдаж байна. Хайр дурлал чи их хэцтэй гол та. Чи ямар байна та? Ямар харагдаж байна? Шин загварын нам гарсан байна лээ. Чи энэ дизайнер дуртай штэ. Гэнэт юу болов? Та надад санаа тавьж явах чинь. Яасан? Хайн ихээр хайрын санагдаад эргүүлж байгаа хэрэггүй. Хүнийг юу гэж бодсон юм? Энэ хугацаанд таагүй харьцаж байснаас уучлал гуйх гэж л. Буцаага даваад тахтай яад юм. Их тайван харагдаж байх чинь. Удахгүй бүрч тайван болох болно. Тийм бол сайн л байна. Сэтгэлээс хэлж байгаа юм шүү. Надаа ч гэсэн сайхан байна. Түрүүн алхаад явж исэн шигээ эгчтэй итгэд явах хэрэгтэй шүү. Форест. Дахиарай. Форестийг сандарсан бол та. Ха. Одоо болтол давхиж өгөхгүй байна уу? Тэмцээнд оруулах ёстой юмсан хэцүүхэн хэрэг болох нь дээ. Надаас уулж авсан болохоор би хичээл зүтгэл гаргая да. Би морь сургах авьяастай ч тий. За, тэгвэл эхлэх үү дээ. Чадахгүй бол халчихна шүү. Чадвал яах вэ? Шар хайргаар дайлна. Болж байна. За, эхэлцгээе дээ. Форест явцгаая. Сайн байна. За, хөрмийн бэлэг. Та хоёр сайн тэжээгээрэй. Яхаараа нэг байдаг үлээ. Бид хоёр хоёулаа морь унах хэрэгтэй шүү дээ. Та хоёроос хүүхэд гарвал дахиад нэгийг авч өгье. Тэгж болохгүй. Манай даажи одоо дөнгөж 19 хүрч байгаа. Хөрмөө хэлсэн хүмүүсийн хувьд яхаараа тэгж болдгоо үлээ. Хүүхд төрүүлэхээр хичнээн өвддөг үлээ дээ. Өвддөг гинэ. Чи хүүхд төрүүлээд үзчихэв. Тэгсэн ч болохгүй. Манай даажи их нандин хүн. Мардаж үзье. Донжо, энэ моринд ямар нэр хүү? Даажигийн да, Дунжуугийн дун. Даадун гэвэл ямар вэ? Даадун гинэ. Их гоё нэрэн. Чи их ухаантай юм аа. Хашаал голчихоо.
Форест. Дайна хурдан гараад ирээ. Давхиж өгдөггүй аж хаашаа явчихдаг байна. Хар өглөөгөр юу болов вэ? Форест байхгүй болчихсон байна. Байхгүй болчихсон гинэ. Хизээ. Өчтөр орой зүчээндээ байсан та. Зүчээнд очоо юу? Өчтөр шөнө үү? Очсон гэхээс илүү Тэр үед хаалгыг нонгойлгосон хэрэггүй. Өнөөдөр шинжилгээнд оруулахгүй бол тэмцээнд орж чадахгүй штэ. Далайн эргийн морин тариулгын газар таалгүй. Ян захирал үннээр нь хэлээд үзье. Морин алга болсныг мэдвэл ян ах манай их чиг алан гэх байлгүй. Ямар нэг юм болвол би хариуцлагыг хүлээхэд болох шүү. Хариуцлага хүлээхээс өмнө хайж олох нь нэн төрүүний асуудал. Хүн суулгаас айдаг морийг хаана ямар нэгэн муу зүйлтэй уулзраагүй эсхийг нь мэдэх хэрэгтэй үсттэй. Чи намайг заваа хоббитой хэрэггүй? Морин дургуугээ үсттэй. Дэрэгд нь очихч дургуу ичгээд яах гэж тийш орчихсон юм? Форестийн зургийг аваад ирээ. Бүгдээр адилхан юм байна шүү дээ. Тэгэж чадахгүй гэж юу? Хурд ороод ирээ. Чи хүрээд ирсэн үү? Ха, даа чи ирээгүй хэрэггүй. Одоо болтол морой олоогүй болол та залгаад үзээч. Гар утсан болохгүй юм лээ. Дунжуугийн дугаарыг мэдэхгүй. Зүгээр орхио. Тэдэнд болцох цаг хугацаа олго. Тэгж жагаад эргээ татагдаад эхэлвэл тэгээд ч хуучин нөхөртөгөө явж байгаа юм чи юунд нь санаа зовдгийг. Авгаа. Хэдийгээр салсан чи баг байхдаа хичнээн сайн байсныг нь мэдхүү. Харин одоо нэг гэрт хамт амьдарч байна. Үгүй ингээд хоёулаа яваад байвал аяндаа татагдах болно. Ойлгож гин үү? Нэрээ тий зочид бодолд харсан штэ. Дуудлага худалдааны асуудлаар ирсэн гэж байсан да. Тийм ээ. Тэр байна. Бид хоёр ч гэсэн нэг ангийн хоёр баг сургуулийнх. Хөөе, олчихлоо. Хаана вэ? Хаана вэ? Хаана? Энэ биш ээ. Юунаас нь биш гэж яг адилхан өнгөтэй байна штэ. Нөгөөх нь байхгүй байна. Форест чинь азраг, харин энд байхгүй байна. Энэ хүний ихтэй. Хөөе. Та хоёр юу хийгээд байгаа бэ? Цогтараа. Ана тогс. Хөөе. Тогс. Хөөе. Тэр биш үү? Өнгө зүс нь яг мөн байна. Мөн биз дээ. Манай Форест хөлөндө боолжтой байгаагүй. Хөлн бэрдсэн байж болно штэ. Үгүй. Энийг Чогон Канжа гэдгийг. Чойган гинэ. Пэзрэ. Пинма Гардин. Хатуу нимах. Зогс. Зогс. Яаж байна? Аха, над мороо хааш навч явж байгаа? Дунжу, чи цагтаа дууд. Юу хийгээд байна? Аха. Энэ аха Чогон Канжаг хулгайлж байна. Тийм биш ээ. Би явуулж байгаа юм. Аха. Давхиж чаддгүй мороор яах юм? Ядаж маахын мөнгө болгоё л да. Аха, энэ Чогон Канжа штэ.
Танда 5 жил хамт амьдарсан морийг дахиж чаддгүйгээд мах болгож зарж байгаа хэрэггүй. Наанасаа хоолд. Эмчлүүлж болно штэ. Эмчлүүл эргээ давхиж чадна. Энэ морийг олон удаа амжиж байсан. Эмчилгээ болгонд сая гарan вон зарцуулж явахад яах болж байна? Аа? Тэгвэл надад зарчгаа. Би махны чинь үнийг төлье. Тав хийж чадахгүй мороор яах гээ. Морин тариулгын газар туйлах болно. Энэ хугацаанд хангалттай их давхисан болохоор одоо хүүхдэд унуулж, чөлөөтэй явуулж амраах болно. Хэцүү үтгэндээ. Цалингаас шар иргэний 10 үнийг төлнө. Бас морины үнийг төлнө. Мэдхгүй. Такси дуудъя гэдэг байхад 10 минут алхаад орохын хооронд мөнгө үрж яадгийн. Чи түрүүн их сайхан харагдчихсэн шүү. Тэгвэл надад зарчих. Би тэр махны чинь мөнгийг төлье. Дарга ирэх мэдлч хүчтэй байдаг болтой шүү. юм анзаарахтаа сайн шүү. Моринд их хайртай байж дэрэгдэн ч очих дургу гэдэг лөө. Надад туслах дургу байгаа юм биз дээ? Хурдан бас үз. Морь олохгүй хэрэггүй. Дадууныг одоо хаан тижээж байгаа вэ? Хаяа их сандаг шүү. Унаг гаргасан уу? Одоо болоод нөгөө газараа байгаа юм уу? Өгчихсэн. Хэд хоногийн турш галзуу хүншгэл гадуур сэлгүүцдэг байлаа. Хээлтэй байсан нь ч мэдээгүй. Эргэлж очиж байгаагүй. Энд ч гэсэн юм. Даадуун ч өхөж, унган ч хүсэн. Би зөвхөн өөрийнхөө зовж байгааг л боддог байж. Би тэрнийг өгүүлчихсэн юм. Хизээ тэгсэн. Надаас сасны дараа юу? Их хэцүү байсан байх та. Чи даадуунд хичнээн хайртай байлаа да. Тийм болохоор надаас туслаад өг гэж битгий гуй. Би чадахгүй. Уучлаарай Дунжуу. Би чамд хэцүү байсныг мэдсэнгүү. Хурдан явцгаая. Хөл чинь яагав? Түрүүн жоохон эвгүй гიშгчихсэн юм аа. Хэрэггүй. Би алхаад явчих юм. Ам цангаж бас алхаж байна. Хурдан очиж амръя. Үүрүүл. Гэхдээ яаж Чи зогтодоо хүрэл үүрүүлж байсан юм шүү. тэгвэл өөрүүллээ шүү. Бие сул тавиач. Баярлалаа. Баярлаа уучлаарай гэх үг амны чинь уншлаг болжээ. Аха.냐고. 나쁜 자식은